2023 оноос Сүхбаатарын 5,000 урд автобусны буудлыг шинээр байршуулсан. Гэвч одоо хүртэл стандартад нийцсэн бүтээн байгуулалт хийгдээгүй байгаа нь иргэдийн дунд хүндрэлтэй байна. Энэ талаар иргэдийн байр суурьас хүргье. Бүлийн зохицол ер нь хөлжих магадлал нь өндөртөл юм шүү. Үгүй хайсан нэг бороо авсанс хамгаалсан юм ихгүй байгаа байд ийм юм шүү дээ. Ингээ автобус хүлээж сонсоо санал байхгүй. Тэгээ бороо ороход нөмөр байхгүй. Энэ бол жоохон хүндрэлтэй л байна. Өгчүүлж зайхан л юм. Автобусны буудлын дээр нэг бороо мороноос хамгаалах нэг тийм сарвч маяг юм бичүүлж байсан. Дээр юм гэж утсан шнэ. Хүндрэлтэй байна би ядгалаад нэгэн гараад ирсэн. Энд нөгөө ахмадын цуглаанд ирчихэд автобусаа хүлээгээд ингэ зөксөж баг 30 минут хүлээж байна. Их хүнд байна. Яаж нэг сандал мандал байсан бол зүгээр байх гэсэн байна. Энэ спортын талбай дээр одоо сайхан юу яагаад өчөө. Боодод суудаг сандалтай сүйд рөвчтэй тийм болчиход юмс. Тэгтээ ер нь айтайхан болно доо. Зүүнд түүчээлэх зууны мэдээ сонь. Цаасан болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөрч бичнэ. Үндэсний өдөр тутмын зууны мэдээс сонин.